За сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдөр бид хоёр бас үерхлийн эргэн тойронд гэсэн сэдвээр ярилцах болно. Тэгэхээр зарим хүмүүс гэрлэхээсээ өмнө те үерхэх болзох зэргийг хэрэгтэй гэж боддөө шүү дээ те. Тэгэхээр энэ талаар чиний баяр суурь ямар бодолтой вэ? Хосуудын хувьд бол үерхэж болзоонд явах нь үнэхээр хэрэгтэй. Тэгээ бие биенийгаа илүү таньж мэдэж болзоонд явж бие биенийхээ зан ааш, бие биенийхээ харилцаа хандлагыг илүү сайн дотн мэдэх хэрэгтэй. Харин 6 цэнгэлийн хувьд гэх юм бол арай өөр асуудал гэж ойлгож байна. Тэгээд хит их entertainment, хит их задгаа тийм харилцаатай байх нь бол ирээдүйн амьдралд айгуу сөргөөр нөлөөлнө гэж ойлгож байна. Аха. Тэгэхээр тий 6 цэнгээл болоод үерхэл нөхөрлийн хүрээг ер нь ямархуу хэр хэмжээтэй байх ёстой гэж чи ер нь боддог вэ? Хэр хэмжээг нь бол яг тодорхойлж сайн мэдэхгүй байна. Гэхдээ болзоонд бол байнга явж байгаа хэрэгтэй. Бие биенийгаа баярлуулж, бие биендээ илүү их цаг зарцуулж, тэгээ бие биенийхээ одоо зан ааш, харилцаа, ижил төстэй талуудаа илүү сайн таньж мэдэх хэрэгтэй. Тэгээд яавал баярлдгийг байна, яавал уурлж гомддгийг байна, миний ямар зан чанарт илүү ач холбогдол өгч юм те, миний ямар зан чанарт илүү дургу байна гэдгээ илүү сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд хамтдаа байвал гоё шүү бүх юм дээр. Тэгээд яг ингээд адилхан зорилготой, адилхан бодолтой, ирээдүгээ адилхан төлөвлөөд тэрнийхээ төлөө хамтдаа зүтгэж явуулаас айгүй гоё. Тэгээд юуны одоо нөгөө юугаач амжуулаагүй ээжиж тэгээ сургууль соёлоос төгсөөгүй ээжиж харилцаанд орох, үр хүүхдүүдтэй болох гэдэг төлөвлөөгүй амьдрал бол бас айгүй хэцүү талтай. Тэгээд бүх зүйлээс хацрагддаг. Тэгээд эмэгтэйчүүдийн хувьд бол бас айгүй хэцүү байдаг те. Хүүхдтэй болчихвол. За миний хувьд болохоор үерхэл нөхөрлөлийн хувьд болохоор хэр хэмжээтэй байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл тэ найз нөхөр гэдэг өөрөө тэ өдөр тутмын амьдралд ч юм уу эсвэл өдөр тутмын асуудалд бие биендээ тусалж дэмжиж оролцдог зүйлийг хэлдэг ах гэж боддог. Харин тэ үерхэл нөхөрлөл гэдэг бол тэ эрэгтэй эмэгтэй хоёрын хооронд үүсэж байгаа бас нэгэн шин тэ харилцааг бас хэлдэг ах гэж боддог. Тэгээд тэрхүү харилцааг тэ заавал гэрлэлтийн өмнө ямар байлгах ёстой юм гэдгийг бол тухайн хоёр хос маань өөрсдөө тэ шийддэг. Тэгэхээр гэрлэхээс өмнөх тэ янз бүрийн 6 цэнгэл ч юм уу аливаа асуудлуудыг бол байхгүй байлгах хэрэгтэй гэж би бас бодож байгаа. Боддог. Тэгэхээр тэ залуу үеийнхаа тэ одоо хоорондоо үерхэж нөхөрлөж бие биенийгаа таньж мэдж байгаа залуу хосууд одоо энэ хүү бичлэгийг үзэж байгаа. Тэгэхээр та бүхэнд бас тэ маш хэрэгтэй бас сэдвүүдийн нэг яалтчгүй юм уу? Тэгээд үерхэж нөхөрлөж болно. Гэхдээ зөв үерхэж нөхөрлөх, зөв бас менежменттэй байх хэрэгтэй гэдгийг бас хэлж байна. Тэгээд заримдаа нөгөө охтууд маань ялангуяа те хар залгуураа ээж болох ч юм уу те гэрийн эцэгтэй болох, эхнэр болох ийм үйлдэлүүд маш ихээр сүүлийн жилүүдэд бол тохиолдож байна. Тэгэхээр эхлээд өөрөө өөртөө маш сайн хөрөнгө оруулалт хийгээд өөрөө өөрийгөө маш сайн хөгжүүлээд ингэсний дараа тэ гэр бүлийн харилцаанд бэлэн байгаарай гэж бас хэлмээр байна.